Эрдэнэс Монгол компани бас байр суурь сонслоо. За Эрдэнэс Монгол компанид бол улан засгийн газраас түрүү жилийн 2 сард буюу жилийн өмнө одоо энэ зээлийн хүү бууруулахтай холбоотой онцлогийн асуудалтай холбоотой чиглэлүүд өгсөн юм. Тэгэхээр бүтэн жилийн туршид ер нь бол ажлын даалгавар баталснаас өөр юм юу ч хийгдэг юм байна. Энд чинь одоо биднэрт 100 гарахгүй хоног зээлийн хүүгийн хилцэр хийгээд дуусгаад байдаг. Гэтэл 7 сарын хугацаанд бүтэн жилийн хугацаанд засгийн газар өргөгөөд ажил зэрэгцүүлгийн яамны сайдын тушаалаар одоо Эрдэнэс Монголд үүрэг өгсөн ажлын хэсэг ахлуулсан байхад 7 сарын хугацаанд бол хийсэн ажил нь бол нэг гадны зөвлөх авъя. Ажлын төлөвлөгөөг нь батлая, нэг төсөв тавья гэдэг ийм л ажил хийсэн байна. Өөр юу ч хийгдэг юм. Тэгэхээр энийг бол хүлээн зөвшөөрөх асуудал биш л дээ. Биднэрт 98 хоног үлдчихэд байхад 7 сарын хугацаанд юугаа хийжсэн. Эндээс болоод өнөөдөр хийн охорох уу гэх юм бол 3.5 сая иргэд бид нар орж ирж бидний ирээдүй байхгүй шүү дээ. Өнөөдөр агаарын бохирдол бид нар шийдэх асуудал ямар их бэ? Гэтэл яагаад энэ боломжоо бид нар өнөөдөр ашиглаж чадахгүй, иймэрхүү эсвэлтгүй, иймэрхүү хоошин тавьснаас болж өнөөдөр бид нар өөрсдөө хохироо сууж байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ бол байж болохгүй зүйл гэж бодож байна. Байж болохгүй зүйл. Тэгэхээр энэ хурлаар бид нэр 7 одоо эндээс цааш бол бид нэр оюутлогын хинэн шалгал төрөөр 7 хоног болгон хуралдаж гэж бодож байна. Засгийн газар дээр яг юу явж байгаа юм? Тэрийг нь 7 хоног болгон хуралдаж бид нэр олон нийтэд мэдээлэл хандлаа. Үнэхээр хийх юмгүй юм. Энэ 98 хоногт амжиж гэрээгээ хийхгүй бол одоо хариуцлагын хийн үлээ. Яг үнэ. Тэгэхээр энэ дэр хариуцлага одоо бид нар ярих хэвээр цаг нь болж байна. Хариуцлага ярих цаг нь хэтэрхий өнгөрцөн байна. Энэ дэр бид нар хариуцлага яриад дараагийн алхмаа хийгээд шийдэл гараа явуулж явах хэвээр хугацаа байтал өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол маш харамсалтай байна. Харамсалтай байна. Иймэрхүү байдалтай бид нар оюу толгой дээр одоо Монгол улсын эрх ашиг хангагдчихэж болохгүй. Монгол улсын гадаад бүх өрийг аваад өгсөн ч гэсэн 50-аас дээш өнө оюу толгой байдаг мөн. Монгол улсын эдийн засгийн ач холбогдлын оюу толгой байдаг мөн. Оюу толгой төсөлж гисэн цаашдаа бидний олон жил дижиг төсөл мөн. Тэгэхдээ бид нар Монгол улсын эрх ашигыг хамгаалаад 34% эзэмшиж байгаа бол өөрсдийн эрхээ хэрэгжүүлээд бид нар өөрсдөө илүү ашигтай болгоод сайжруулаад урт хугацаанд явах хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудал бол өнөөдөр огт хийгдэггүй байна. Тэгэхээр одоо ер нь бол эндээс бид нэр гişүүд ч гэсэн хэлж байна. Ер нь дараагийн 7 хоногор улсын хурлын чуулганаар орох хэрэгтэй байна. Улсын хурлын чуулганаар орж бид нэр одоо 12 сарыг хүлээхгүйгээр одоо чиглэл өгсөн тогтоол яаралтай батлахгүй бол иймэрхүү одоо хойшлуулсан байдалтай иймэрхүү эсвэлтгээс болж Монгол улс дахин хохирч болохгүй. Бид нэр 18 он зээлийн хүүг авч хилцээд одоо дахин шийдвэрлэх боломж байсан. Энийг алдсан. Тэгэхээр бид нэр 18 оны алдааг давтмааргүй байна. Алдааг давтдаг одоо хүлээн мэдсээр үжиж давтах улсын хурал биш гэж бодож байна. Шинэ 126 дахь улсын хурал бид нар алдагдсан боломж ярьдаг биш, акт дэвшил ярьдаг улсын хурал баймаар байна. Тийм учраас хинэн шалгал төр хороо байгуулсан үндсэн шалтгаан. Тэгэхээр дараагийн 7 хоног одоо гişүүдийг ярьж байгаа улсын хурлын нэгдсэн чуулганаар засгийн газар руу яралтай одоо хугацаанд нь хийх одоо чиглэл өгсөн тогтоол яралтай батлах зайлшгүй нөхцөл байдал үүснэ л өнөөдөр бол ойлголоо. Ингэж удаашруулж байгаагийн ард ямар нэг эрх ашиг байна уу? Засгийн газар улсын хурл бас нэг цамхаар харах гэж чухал. Бид нар өдөрт 10 тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн яг зөв том асуудал. Тийм өдөр болгон бид нар 10 тэрбум төгрөгийг одоо оюу толгоогоос Рио Тинто болоо ингээд зээлийн хүүд урсаад байна шүү дээ. Бид нар бүтэн жилийн хугацаанд 1.3 тэрбум доллар буюу 5 дугаар цахилгаан станцыг бэлэн мөнгөөр 100% бэлэн мөнгөөр барих хэмжээний мөнгийг бид нар жил болгон оюу толгоогийн хамаг орлогоос нь зүгээр л Рио Тинто компанид өгч байгаа. Яг уу зээл байгаа учраас төлөлд явдаг нь зарчим байгаа. Гэхдээ тэрэн дээр хүүг нь бууруулах бид нар боломжоо одоо эсвэлтгүй хийж болохгүй шүү дээ. Бид нар хүүг бууруулах гэрээгээр олгосон эрх байхад бид нар эрхээ хэрэгжүүлъя л гэж байгаа. Тэгэхээр энэ бол бизнесийн байдаг л зарчим. Тэр байдаг зарчмаа л хэрэгжүүлъя. Тэн дээр Монголын тал эсвэлтгүй хийхгүйгээр акц дэвшил гаргаач л гэж байгаа. Онтрэ компани дээр гэрээ хэлцэл хийх ажил ер нь нааштай байна уу? Урагштай зүйл байна уу? Харин тэгэхээр энэ дээр Онтрэ компани дээр одоо дамтны сайдаар ахлуулсан ажлын хэсэг дамтны сайд бол ажлын хэсгийг ахлаад хилцээрт орох одоо ерөнхий сайдын захирамж гарсан байна. Тэгэхдээ одоо сарын өмнө гарсан болж хуралдааг л байл та. Тэгэхээр дараагийн 7 хоног одоо хуралдаад шийдлээ гаргаад богино хугацаанд шийдлээ гаргаад одоо дахин хянах шалгах төрөөр танилцуул гэж одоо өргөсөн байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт тэгээд ямар шийдэлтэй эрхээ бүгдээр харцгаая. Гишүүний тэр гадаа багшийн жигсаал болж байна. Яг цалин